Хөөе сайн уу. За. Гинти юм бэ? Харин гинти танаа дуулан дээр өнөөдөр зочлмаар санагдаад. Ярьжсэнараа. За. Манай одоо ингэ синтагл хийгээс үжээ. Манай. За. Ямар ч ийсэн ирсэн. Тэгээд нэг тухлаа да. За тийм нэ шишээс суух уу. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг бүтээлч хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх сэдвээр ярилцж байгаа. Тэгээд өнөөдөр танаа урланд зочилж гин үнэхээр сэтгэл бүр санаа үнэхээр сайхан болчихж гин бүр цаанаасаа нэг өөр энэ мөнгө за тэр тусмаа энэ хүүхдүүдийн хийсэн ч юм өөрийн чинь хийсэн бүтээлүүд ах шиг байна тийм ээ. Энэ ерөнхийдөө дандаа ихэнх нь бол хүүхдүүд өөрсдөө хийсэн бүтээлүүдээ. Тийм, ер нь хүүхдүүдийн бүтээл байгаа. Дээрэс нь багш нарын маань хийсэн бүтээлүүд бас байгаа. Тэгээд хүүхдүүд бол ер нь бүтээл аваа явчихдээ. Дугуулan тунгаа төгсөөд тэгээд хийсэн бүтээл аваа явчихдаг байхгүй. Тэгээд би бас нэг зүйлийг анзаарлаа л да. Дөрөв хүүхдийн ээж хажуугаар нь урлан дугуулan хичээлүүлдэг. Тэгээ хүүхдүүд нь тэгвэл яста бүтээл сэтгэхүүгээр нэлээ өсөж байгаа бол яаж хүмүүжилж байгаа гэдэг магадгүй хүмүүсээ сонирхчиход байгаа хэрэг та. Мэдээж дууланд хамрагддаг тий. Тийм, ер нь дуулан дээр ирнэ гэхдээ ихэвчлэн гэртэл гэрэл ерөөсөө ингээл дэлбэлэл үйждэг шүү дээ манай хүмүүс чинь. Тийм, тэгээ хувирсал хаан цаас юу вэ те ерөөсөө тийм шаналгаастай те манай хоёр тоо маань хөгжмийн сургуульд явдаг байхгүй юу. Тэгээд хөгжмийн сургуульд орсноосоо харин хөрх юм энэ төр яг дуртай юм айгу бах хийдэг болсон. Тэгээд одоо шинэ манай охин бол зураг зурх амар дуртай. Тэгээд даанч нөгөө цаг нь хүрэлцдэггүй. Яг хөгжмөө давтлаа ерөнхий эрдмээ хийлээ. Тэгэл айгүй бага цаг олддог болсон. Тийм. Буцаж ирээд чөлөө цаг. Тийм. Тэгээ тэрийг одоо жоохон ингээд бид нар бас яаж гой зохицуулах вэ? Нарийн хуваарт ороод явж байна. Ерөнхийдөө бол айгүй тийм задгаа ер нь сэтгэх тал руугаа. Яг л би бас амар хориг тавьдаг байхгүй. Тийм. Одоо жишээл хүүхдүүдэд хориг тавьдгүй хүүхдүүдэд ингээд чөлөөтэй задгаа сэтгэхүйг нь хөгжүүлэхэд эцэг ихэн тусалж яана гэхээр өөрөөсөө бас тийм сэтгэвтэй улсууд гэж бас ойлгож болох уу? Яахав тийм анх бол ерөнхийдөө бол болохгүй гэдэг үгтэй их тулдаг байсан байхгүй би өөрөө хүүхэд байхдаа. Өөртөө өснөр штэ тий. Тэгэнгүүтлээ нөгөө нэг хүүхдүүдтэй бас яг тэр болохгүй лимитийг бас яаж гоё байлгах уу гэж айгүй их одоо их боддог байхгүй. Яг болохгүй гэх үе бол жишээлбэл ингээл айгүй хит их ингээл юмаа замбраагүй харандаа нь ингээл айгүй олон зэрэг харандаагаар зурдаг ч юм уу тийм үед бол би жоохон хориг тавьдаг яагаад гэвэл цаас харандаагаа яаж хэрэглэх зөв ашиглаж сурах үүднээс харин одоо юу гэдэг чинь энэ тэр ширээг заваар болсон байвал тэрийг би одоо юу гэдэг чинь ингээд сансгүй будгаа асгасан тохиолдолд бол загнахаас айлаа зүгээр энийг ингээд арчиж болдгийг ингээд өөрөөр нь цэвэрлүүлээ тэгэхээр гайгүй. Яг нэг бас юм ажиглагдтыг нөгөө гэрээ завааруулахаас айгаад ч юм уу те хөөтөр ханмын муухай боллоо ч юм уу те тэрнээс болоод нөгөө яг чөлөөт орчин нь айгүй хязгаарлагдах тохиолдол байдаг байгаа байхгүй тэрийг л харин жоохон гоё баланслжуул болох юм шиг санагдтыг надаа. Тэгээд хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлнэ гэдэг бол яалтчгүй эцэг эхчүүд анхаарахгүй байхын аргагүй юм. Тэгээд танаа дугуулan ингээл хоёрын ажиллаулдаг тий яг хийдэг дугуулan гэл тэгэхээр би бас гайхал юм л да. Тэр чи зургийн дугуулan гэдэг тустай байх хэрэгтэй үстэй. Байдаг штэ уулна. Тэгээд баримлын шаврын дугуулan ч юм уу одоо юу гэдэг одоо тий гар урдлах ч юм уу. Танах одоо гар урдлах юм уу? Яг аль нь? Манайх болохоор ерөнхийдөө яг крафт одоо зурагч байдаг те. Тэгээд бас одоо юм баримлын шавар, эко баримлын шаврын бүтээлүүд ч хийгдэн заримдаа бид нар одоо ингээл жаз хийх ч юм уу те. Тэгээд эсвэл чулуун дээр зураг зурах, модон дээр зураг зурах гэл
даамын зурах гээл. Ерөөсөө л бүтээлч гэдэг үгэнд орсон бүх зүйлийг хийх боломжтой л гэж ойлгож болох уу? Яг үнэ. Би бас нэг нарийн мэрэгжлийн хүн биш болохоор бас хэлж мэдэхгүй л та. Аха. Дугуулан гэхээр яг дугуулан гэхээр ерөнхийдөө нэг багш байна. Тэгээд нэгсэндээ сурагч ирнэ. Тэгээ багш зааж өгнө. Тэгээд багш зааж өгнө. Багшийн заасныг сураад гарна. Тийм. Ерөнхийдөө ийм ойлголт явдаг. Манайх болохоор ерөнхийдөө манай төвд орж ирэх хүмүүс болно гэсэн ийм ерөнхийдөө тийм дүрм үйлчлдэг. Бэлэн болно. Жишээл өө шин чи ингэдэггүй штэ гэхээсээ илүү энийг чи яагаад ингэсэн? Энэ ямар учиртай юм те? Гэхдээ бас ингэж болно штэ гэсэн маягаар ерөнхийдөө хүүхд юу хүсэж байна? Өөрөө яаж зурхыг хүсэж байна? Тэ? Тэр цаасны болонд очиж зурх гад байна уу те? Тэгвэл өөрөөр нь дэрийг хийлгээд дараа нь очиж начин те энэ чинь ийм том цаас. Ингээд энийг ингэж багтааж зурвал их зүгээр байдгийн. Ингээд ерөнхийдөө одоо тэр хүүхдүүд багш гэхээсээ илүү одоо тэр орчингийн бүрдүүлж өгч одоо тэр гоё чөлөөтэй зурах, чөлөөтэй байх тэр орчингийн бүрдүүлсэн дугуулан гэж хэлэхэд бас хайшаач манайхыг бас яг үнэндээ хэлэхэд бол тэр орчин тий урлан гэх юм уу тий хүүхд төржээл өөр хамиг хийжэл тэгэл гараа явчихна. Тэгээ хийсэн бүх юмаа өөрөөсөө аваа явчихдаг. Тэгээ ерөнхийдөө яг энэ дугуулан ангийнхаа тухай ерөнхийдөө ярихад ер нь бол яг бол голчлон jumping clay гэж байгаа. Энэ нь болохоор Солонгосын jumping clay-г баримлын шаврын одоо эко баримлын шаврын брэнд. Тэгээд яг албан ёсны эрхэн Монголд орж ирээд бид нэр тэндээс нь Баян зүрх дүүрэгтэй үйл ажиллагаагаа эрхлэх тэр эрхийг аваад зөвшөөрлийн дагуу яг Баян зүрхийн албан ёсны jumping clay төвгээд одоо энэ баримлын шаврын хатангуутай хатуу сүмнэр болчдаг. Агаар татчихдаг. Хоёр өнгийг нийлүүлэнгүүт хүссэн өнгөө гаргаж авч кодоор нэгсэнд өнгө нийлсэн. Энийг яг будаг холилт талаар ерөнхийдөө өнгө ялгана. Тэгээ өнгөө нийлүүл ямар өнгө хоорондоо нийлүүл ямар өнгө гардыг дээр нь болохоор маш гоё цоглог өнгөтэй. Тийм учраас хүүхд айгуу гоё хурц учраас өөрөө нэг юм хийчихэж байгаа. Тэгээ маш их урам авдаг. Ерөнхийдөө энэ баримлын шавар хүүхд идэх ч юм уу ямар нэгэн байдлаар жоох хүүхдүүд янз бүрийн байдлаар ихэд ямар ч аюул байхгүй. Ер нь шороо гэсэн үг баг ямар нэгэн тийм сөрөг нөлөөлөл байхгүй мэн. Тэгээд хажуугаар нь бас зураг, арт байна. Тэгэл энэ олон зүйлүүдийг хамтан хийж байгаа. Эко гэдэг өөр бас баримлын шавруудаас л ялгаж гэж хэлээд байна уу тийм. Бидний мэддэг баримлын шавар бол ерөнхийдөө зөөлхөн хуучны Орос хоорондоо наалчгаараа салдггүй. Тэгээ гарын дотор ингээл хумсны завсраар ороод тэгэл ер нь бидний мэддэг баримлын шавар бол тийм шүү дээ. Ер нь юм айгүй өөр болчих. Айгүй янз бүрийн гарч. Тэгээ яг үүнтэй адилхан баримлын шаврууд байгаа. Тэгээ бид нар яагаад энийг сонгосон? Энэ баримлын шаврыг сонгосон бэ гэхээр энэ өөрөө нөгөө бусдаас одоо ялгарх зүйл нь хатгахтаа одоо ямар нэгэн хагарах, өнгө нь өөрчлөгдөх, хэмжээ нь өөрчлөгдөх ч гэдэм үү те. Ийм байдлаар өөрчлөгддөггүй. Тэр нь эко гэдгээрээ бид энэ сэтгэлийг маш их татсан. Тэгээ бид за энийг одоо хүүхдүүдэд өгүүлэн. Тэгээ энийгээр одоо ажиллаж байхдаа хүүхдийн нарийн булчингууд ажиллана, зөөлөн одно гэсэндээ бүх төлөөр аюу сайхан эерэг нөлөөтэй. Одоо нөгөө бид хоёр анх ингээ зургаар одоо аюул их юм хийлгмээр байсан л да. Дугуулгын эхлэхдээ дотор нь. Гэхдээ эхлээд нэг зүйлийг барьж аваа тэрийг нэлээд сайжирсны дараа бусад зүйлсүүдийг ингээ баг багаар нэмье гэж шийдсэн байхгүй. Гэхдээ хоёул эхлээд нэг юм керамик ч юм уу нэг юм гоё гараар хийгээд ингээ бүтээл болчих нэг тийм юм олъё гэж бид хоёр хайж хэлэхгүй. Тэгээ керамик артистууд руу холбогдоод очоод керамик артистуудтай уулзгаа бичсэн нан jumping clay гэж хүү яасан хөөрхөн өнгөтэй орё ойлаа гэх. Тэгээ ингээ орсон чи айгүй хөөрхөн яг ингээл энэ бүтээлүүдийг хараад зүгээр л дууралцсан бит хоёр. Вау тэгээд дээрэс нь бит хоёр нөгөө яг энэ jumping clay гэдэг энэ брендинг одоо оруулж ирсэн тэр залуутай ингээд уулзч үзлээ л. Яагаад энэ шаврыг сонгосон ингээл тэг зөндөө болоо ингээл гадуур яг энэтэй адилхан шаврууд байдаг юм биш үү гэл тэгэхэд тийм тэр хоёрлох эхнэр нөхөр хоёр бүх одоо одоо бусад юм солонгос адил төстэй шавруудыг ингэж урдаа цөгн бөөгнөж тавьж байгаа бүгдийн чанарыг ингээл өөрчлөх хийж үзчихэлтэй үнэрлээл одоо тий баг амтлах нь болгүй. Тэгээ юу гэж хэлж байгаа гэсэн тэр залуу хамгийн одоо сайн jumping clay байсан. Тэгээд тэр эн чинь бас нэлээдгүй юу учраас одоо эн чинь их хэмжээний үнэтэй учраас тэр хоёр хүн бас шууд хамаагүй мөнгө өгч учраас нэлээд туршиж судалсан байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэсэн чинь энэ шавар айгу бести бүр айгу сайн санагдсан. Тэгээд сонголтоо байсан маа. Тэгээд бит хоёр бас нөгөө нэг дугуулгынхаа хүүхдүүдэд бас илүү сайнын өгмөр байсан учраас окей хоёулаа ч гэсэн энийг сонгоё гэх. Тэгээд энэ сонголтод одоо хүртэл айгу сэтгэл хангалуун байдаг ш. Тэгэл энийг зөвхөн хүүхдүүд биш бүр байгууллагын
оюуны ачаал тайлах зорилгоор байгууллагын ажилчид хүртэл ирдэг байхгүй заримдаа. Тийм. Яг нэг хэвийн ажиллаа хийхээр ч хүн ядарна. Тэгэхээр арай жоохон өөр юм ихээр хүүхэд насандаа очсон юм шиг. Тийм график дизайнерын хүмүүс ч гэсэн хурж иж юмаа хийгээд одоо нэгсэндээ өөрсдийнхөө нүдэнд харж бодож байгаануудаа хийж төсөөлөөд жижиг макетуудаа хийх юм. Миний санаж байгаа Univision-ээс Unitel-ээс ирээл Unitel-ийнхэн бас ингэж хийгээл ерөнхийдөө юмаа аюу гоё хийсэн байлаа жампинг юмуд хийгээл тэгэхэд бас аюу бүх насныханд аюу тийм ээ тийм ээ ээжүүд бас аюу ихтэй аюу юм хийж явахдаа тайвшин өөрөө аюу гоё. Гэрэлт амьд яриа. Тэгээ бас ингэж ойлгоод байгаа юм шиг зөвчөн. Хүүхд тулганы авьяас чадвар тэгээ төрөлхийн тэр зүйлүүд нондоо штэ. Жишээлбэл манай хүүхд зөвхөн л дуулдсан штэ. Үгүй манай хүүхд бол ер нь энэ бүтээлч тал руугаа их явах юм шиг байгаа ингээл зарим гэдэг. Зарим нь үгүй манай болохоор ер нь өдөртөн зохион байгуулах тал руугаа болохоос биш юмхнаар юм хийгээд ингэж энэ бүтээлч сэтгэлгээ бол байхгүй ч юм уу. Ингэж ялгаж хараад байдаг штэ. Тийм. Одоо ер нь базаад хэлэх юм бол юм бүтээлч сэтгэлгээ гэдэг бол бүх мэрэгжилтээр бүх зүйл дээр байдаг зүйлтэй. Тэгэхээр яах вэ гэхээр бүтээлч тэр сэтгэлгээ гэдэг юм чинь задрах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр эмч хүнд хүртэл бүтээл сэтгэлгээ хэрэгтэй. Юунд хүртэл инженер те одоо юу гэдэг юм зүгээр хончин малчин хүнд хүртэл бүтээл сэтгэлгээ хэрэгтэй. Тэгэхээр энэ бүтээл сэтгэлгээ гэдэг юм маань ерөнхийдөө нөгөө хүн төрлөختний бүх юмн дээр нь ингэж одоо бүх хийж байгаа ажил дээр нь гарах холбоотой. Тэгэхээр тэр нь нөгөө яг хизээ хөгждөг вэ гэхээр багтаа хөгждөг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бүтээл сэтгэлгээг зөвхөн одоо зураг арттай холбоос гадна хүүхдүүдийг одоо нөгөө санаачлагтай одоо зөвөр ингээнээр хэлээ л да. Санаачлагтай тийм байх үйл явцал гэж бас хэлж болно л да. Тийм. Манай дугууланд 3-аас дээш насны хүүхдүүд одоогоор хамрагдаж байна. Гэхдээ яг зарим нэг 2-8 сартай, 2-10 сартай хүүхдүүд ирэх тохиолдол байгаа ганц нэг. Тэгээд илүү их нөгөө бас заавал нөгөө бага нас гэхгүйгээр одоо том настай одоо өсвөр насны хүүхдүүд ч хүртэл хаяа ирж хичээл авах тохиолдол байна л да. Тийм тэгэхээр яг хуу бас баггүй хугацаанд яг энэ үйл ажиллагааг явуулж гин. Тэгээд яг гарсан нөгөө өөрчлөлт ч юм уу эсвэл нэг жишээ байвал бас үзэгчдэд сонирхолтой. Харин одоо жишээлбэл би нөгөө түрүү ярьжсэн те нөгөө хүүхдүүдэд гарч байгаа тэр сэтгэл зүйн өөрчлөлтийг би хамгийн ихээр дурдмаар байна л да энд. Яагаад вэ гэхээр хүүхэд маань өөрийнхөө тэр нөгөө нэг дотоод ертөнцийн тэр гоё үзэсгэлэнтэй бүтээлийг гаргах та одоо нэг юм бараан өнгөтэй те нэг муу цаасан дээр ч юм нэг жоохон муухан баримлын шавраар хийхээр хайр юм байгаа байхгүй. Гэтэл тэрийг одоо манай дугуйлан бол хамгийн сайн цаас, хамгийн сайн будаг, хамгийн аятайхан биерийг сонгодог байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхэд яг тэр орчинд, яг тэр цаг мөчид яг энэ л кайфыг мэдрээсэ, энэ л амтыг амтлаасаа гэж хүсдэг учраас тийг зориулдаг гэсэн. Тэгээд тэр хүүхдүүд маань өөрсдөө нөгөө сэтгэлгээний хувьд хүртлээ ингээд айгуу гоё өөрсдийнх нь миний би энийг хийж чадлаа гэж юу тий. Би одоо хийснийхаа дараа тий хийчлээ гэж үгээд өөрөө өөртөө бараг итгэж ядаад байгаа тэр дүр төрх тэр царай бол миний хамгийн одоо нэг харах туртай царай болчиход байгаа байхгүй. Тэгээ багшаа энийг хардаа гэж бодоо хараад сууж байгаа ш тажууд нь дахин надад ингээ харуулаад тэр их баяр багтал тэр хүүхдийн дотроос ингээ оргилж байгаа байхгүй. Тэгээд энд нэг зүйлийг бас дурдмаар санагдаж байна. Юу гэхээр нөгөө нэг IQ дугуулангууд аюух байдаг ш тийм ээ. Тэгээ IQ дугууланд явж байгаа үед хүүхдийн IQ л одоо айгуусаа хөгж байна. Одоо оюун ухааны чадамж нь хөгжөөд байна те. Айгуулаг тоо бодож байна, самплаг ашиглаж байна те. Зөв тогтлыг олж байна. Гэхдээ урлаг өөрөө дотор IQ-г агуулждаг байхгүй. Энэ бүх одоо энэ jumping play, энэ зураг арт өөрөө. Тэгээд дээрэс нь хамгийн гол юм нь хүний хүүхдүүдийн EQ буюу сэтгэл зүйн чадамжийг хөгжүүлж яадаг. Давхар бас PQ буюу одоо physical бие махбодын одоо чадамжийг хөгжүүлж яадаг байгаа. Тэгээ бие махбодын чадамж гэхэлэр хүмүүс гайхчих магадгүй л те. Тэр чинь юу юм бэ гэдэг. Юу вэ гэхэлэр одоо жишээлбэл ингэдэг байна л да. Багангийн хүүхдүүд ингээд нөгөө нэг жижигхэн дөрвөлжин дотор нөгөө жижигхэн гараараа те тэр нэг үсэг юу цэвэрхэн багшийн тулд хэрэндээ л энэ гарын жижиг булчингууд нь аюух ядардаг гинэ. Тэгээд нөгөө нэг одоо хөдөлгөөнд засалч нартай би уулзч үзсэн байхгүй яг ямар учиртай энэ асуугаад. Тин чинь ер нь бол одоо энэ 6 талаа настангуудын хувьд тэг жижиг булчин чангарах үзэгдэл аюух байгаа юм л да. Тэр одоо их ингээд чангалаа сүултээ ингээд мөр зүр ингээд чангараа явчихдаг. Гэтэл энэ шавнаа нүрэ маш зөөлхөн. Тэгээд дээрэс нь яг энэ алганд байдаг мэдрэлийн эсүүдийг ингэж массаж өгд юм байна. Массаж болд юм байна. Дээрэс нь нөгөө биеэр
бити бааз кистэ ингээ гоё суулал гараа сууллаараа хөхтүүд үзгээ барих гэж тэ нэг амар юм болдог шүү дээ. Тэнгүүд нөгөө гар нь ингээ суулрангууд нөгөө биер нь ямар гоё ингээд гусаад яваад байгаа хөхтүүд мэдэнгүүтээ урамшаад тэ тэрүүгээр ингээ хийж байгаа. Тэгэхээр физикал одоо тэр бие махбодын чадамж гэдэг маань тэр одоо тэрийг нэгдүгээр стрессийн тайлж өгч байна. А бас чадамж гэдэг дээр нэмээд ярихад нөгөө саажилттай хүмүүс байгаа шүү тийм ээ. Одоо жишээ нь хөл гарных нь ажиллахаа одоо сайжрах хэрэгтэй хүмүүс байна. А тэр хүмүүстэд энэ маш сайн дасгал болдог одоо энэ jump play бас энэ биерээ барихт тийм. Тэгээ гэх мэтчлэнгээр яг энэ физикал чадамжийг бас ингэж тайлбарлаж болно. Тэгээд EQ талаасаа буюу одоо сэтгэл зүйн чадамж талаасаа яаж байна вэ гэхээр хүүхэд энэ бүх зүйлээс таашаалах хажуугаар IQ нь давхар хөгжөөд байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо энэ дүрсийг хийхэд энэ 8 айлжийг хийхэд те одоо нөгөө нэг яригадаад байдаг том ба жижиг те урт ба богино гэл зүй тогтол байгаа шүү дээ те. Тэр бүх дүрсүүд чинь хийгдээд байгаа байхгүй одоо нүдийг хийхэд те жижигхэн цэг том дугуй жижиг дугуй гэл те. Жампинглэгийн нэг юм нь болохоор дандаа дүрсээр ажилладаг. Бүх юм дүрсээр хийдэг. Тэгэхээр энэ бас тэр нөгөө яг IQ ихэд яадаг IQ дээр хэрэглэгддэг элементүүдийн дотор бүрэн агуулгдсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө шин дизайн, шин зүйлийг гаргахтаа хүүхд өөрөө бүтээгээд байна шүү дээ. Би энэ яг энийг хийхдээ би ийм аргаар хийх юм байна. А би энэ хүүхэлтэйг би яг тэр дүрсүүдийг ашиглаж хийнэ. Гээл зүй тогтлоо тий. Тэгэхээр тэр хүүхдийн бас нөгөө бүтээл сэтгэлгээ гэдгээс гадна инженер сэтгэлгээ бас хөгжөөд байгаа байхгүй юу? Давхар. Энийг яаж хийх вэ? За би нэг гоё юм бодоод олчлоо. Харин одоо нэг яаж их одоо жишээ нэг загвар байлаа гэж бодох нэг даашинс би нүдэндээ харчлаа. Тэрийгээ би цаасан дээр зурлаа. Яаж хүний биед гоё суулттай даашин зурлах вэ? Тэгээ тэрийгээ би өөрөө зохион бүтээгчийн одоо тэр одоо тооцоололтой ингээд хийлээ. Тэгээ тэр маань ингээд жинхэнэ урлагийн бүтээл гоё даашин зулаад гарч ирэх процесс. Яг энэ процесс ч ерөөсөө яг энд бяцхан хэлбэрээр өрнөд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө EQ сэтгэл зүйн чадамж тэгээд эндээс бас нэг юм хэлэхэд ийм онцлогтой л доо хүүхэд маань өөрийнхөө эхлүүлсэн ажлыг дуусгах чадвартай болж байгаа. Дээрээс нь өөрийнхөө эхлүүлсэн ажлыг ямар аргаар хийвэл хурдан дуусгах гэдэг бас нэг ур чадварыг эзэмшиж байгаа тийм. Гэх мэтчлэн эхэлснээ дуусгах эхлүүлсэн ажлаа ямар аргаар хийх вэ? Энэ болчлоо, энэ болдгоо юм байна, энэ бол дайггүй арга байна. Дараачудаа би энүүгээр нь хийнэ гэх тийм. Тэр нэг тийм жижиг ур чадваруудыг алхамаар эзэмшээд байгаа гэсэн үг байхгүй юу? Сэтгэл зүйн чадамж цогцоор нь л тий. Сэтгэл зүйн чадамж гэдэг дээр одоо монголчууд одоо ерөнхийдөө судалгаагаар гэх юм уу тий. Судалгаагаар IQ-гаар бол эхний дэлхийн улсууд эхний 10-т явж байгаа гэхэд IQ болон сэтгэл зүйн тэр чадамжаараа доороосоо эхний 10 явж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ болохоор энэ нь болохоор сэтгэл зүйн чадамж өөрөө ямар нэгэн амьдралын хүнд асуудалд орох. Сэтгэл хөдлөлтөй нэг эсвэл гинт баяжих эсвэл гинт яатаа гинтийн тэр олон процесс донд хүн яг шийдвэр гаргах болоход маш зөв шийдвэр гаргах боломжтой. Яг эсрэгээр IQ өндөртэй хүмүүс энэ тал дээр айгүй их нөгөө докторгүй тий айгүй буруу шийдвэр гаргадаг. Сэтгэлийн хөдөлгөөнө шууд хамаагүй гаргаад янз бүрийн буруу юм хийх боломжтой. Харин энэ айлжийн сэтгэлийн хөдөлгөөний удирдаа захираас сурцсан хүмүүс том боллоо. Яг тэрүүгээрээ ямар нэгэн болох за би ингэ шүү. За яаж энэ чинь ийм болж байна. За би одоо энийг ингэ шийдэж байгаа. Иймэрхүү маягаар яг сайн үр дүнгууд нь бол бидний харж явж байгаа юм бол энэ сэтгэл зүйн чадамж маш өндөр байх хэрэгтэй гэдэг үгнээс яваад. Тэгээд бас нэг хүүхд иржсэн дээ нэг хүүхд аав ээжтэйгээ нэр нь цөөхөн ярьдаг. Нэг их ярьдаггүй. Тэгээд манай дээр ихтэй багшд нь тий одоо юу эцэг нь манай хүүхд баг ярьдгүй шүү. Ингээд тэгээд нэг 2 хичээл 3 хичээлийн дараа хүүхд өө золоотой яриад л ингэ юм яриа. Тэгээ аав ээж нь өөрөө гайхацсан орж. Манай хүүхд юм ярьж гин үү? Тэ. Тэр чинь хүүхд өөрийгөө илэрхийлж гин. Дээр нь тэр илэрхийлэхэд нь энэ хүн тэ нэг багш нь хажууд нь байна. Тэгээ ингээ хамтдаа сайхан ярилцаад тэгээ яриад байна гэдэг. Аав ээж нь гайхаад ингээ. Гэрэлт амьд яриа. Яагаад зүгээр зураг энэ баримлын шавар илүү их би нөө барьж авсан шалтгаан нь хүүхдийн өөрийнх нь нөгөө нэг одоо дурлалдаг өөрийнх нь ингээд хүслийг өдөөдөг зүйл маань өөрөө нь болчиход байгаа байхгүй юу. Би хизээч зураг зурах дургүй юм уу баримлын шавраар тоглох дургүй хүүхдэд таарлаж байгаагүй. Ерөөсөө дуртай байдаг. Хүүхэд ямарваа нэг хэмжээгээр тий. Жишээлбэл зүгээр нэг гэрт гурал зурж хахад хажуунаас самбардаад байдаг шүү дээ тий. Нэг бууз чимэгч хахад тэгэл аваад янз бүрийн юм хийцэн. Тэгэхээр энэ бол зүгээр 100% хүний танин мэдхүйтэй холбоотой асуудал болчихж байгаа байхгүй нөө хүүхэд нөө хилээр анх ингээл амаараа амтал чимиг мэдрэх гээд байдаг шүү дээ. Гэтэл нөгөө нэг
Тэр чинь амаар таних мэдрэхүй өгч чинь. Гэтэл дараа нь одоо 5 6 нас руугаа очиод ирэхээр хүүхэд яаж яана вэ гэхээр одоо гараар ингэж те юмыг ингэж мэдэрч төрөл бүрийн тийм. Тэгэхээр яг тэр мэдрэхүй дээрээ явж байгаа учраас тэгээд дээрэс нь өнгийг альва зүйлийн материалын шинж чанарыг нь яг л мэдэрч сурах насн дээр явж байгаа учраас яг тэр гартаа нийлүүг харьцах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тийм учраас баримлын шавар маань өөрөө тэр нөгөө гарын мэдрэхүйг хөгжүүлж байгаа байхгүй. Одоо чинь яг ингээ алганд байгаа тэр бүх мэдрэлийн цэгүүд маань өөрөө тий яг тэр одоо жишээлбэл хэр зэрэг чанга бацх уу хэр зэрэг аяархан бацх уу гэдгийг одоо жишээ нь ингээд мэдрүүлчихэж байгаа байхгүй. Одоо чинь би хэрвээ одоо чинь манай баримлын шавар маань өөрөө аягүй юм зөөлөн шинж чанартай л да одоо ингээд хамаал ингээд зөөлөн байгаа. Богш шиг юм шүү. Тийм ээ. Тэгээд энэ шавар маань өөрөө одоо чинь гарт наалтахгүй байна. Наалтахгүй. Хумсны завсраар ингээд яагаад ч орохгүй. Тийм дээ. Тийм. Тэгээд яаж яах вэ гэхээр энэ маань өөрөө одоо жишээлбэл чинь бөмбөг хэлбэр хийлээ. Тэгээд жишээлбэл одоо энэ дүрсээ зүрх хэлбэр хийхийн тулд зүрхээр одоо жишээ авъя те. Тэр энийг ингээд зөөлөн барьж байгаа зүрхээ дарах хэрэгтэй. За ингээд хэрвээ энийг ингээд чанга базаа хийчих юм бол нөгөө зүрх маань гарч ирэхгүй. Тэгэхээр нөгөө гарын мэдрэмжийг хөгжүүлж байна. Энэ гарын мэдрэмж хөгжүүлнэ гэдэг чинь зөвхөн нөгөө юу биш л дээ. Энэ зүгээр баримлчдад хэрэгтэй. Энэ бол одоо бариа засалч нарт хэрэгтэй зүйл биш байхгүй юу? Энэ мэдрэмж өөрөө тархинд сигнал өгснөөрөө өөр альва бүх зүйл дээр тий юун дээр би одоо жоохон мэдрэмжтэй хандах бай ч юм уу тий. Яг үнэ. Хүний мэдрэмжийн одоо тэр эд эсүүдийг одоо удирдах хөгжүүлж байгаа. Тархиа удирдах сураад байгаа байхгүй тий нэгсэндээ тий. Хүмүүс бол эргэн тойрны хүмүүсээ анзаархад би ер нь их мэдрэмж муутай штэ ч юм уу тий гихцэн явж идэг. Зарим би иймэрхүү ажилдаа бас их сайн бишээ гэж явж идэг. Гэтэл нөгөө хөгжөөгөл байдаг болохоос ш бүх хүнд мэдрэмж байгаа тийм ээ. Тий одоо нөгөө одоо EQ буюу сэтгэл зүйн чадамж гэдэг юмны маань яг нэгэн хэсэг нь яг энэ мэдрэмж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ агуу одоо жишээ нь хувцас зөв тохируулаад өмсчихлээр энэ яасан гоё мэдрэмжтэй хувцалсан юм бэ гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр хувцыг сонгохдоо мэдээж нөгөө нэг хэлбэр дүрс өнгөний мэдлэг нь тусалсан л байгаа байхгүй юу? Тэгэхээр багтаа тэр зүйлийг ингээд тэр нөгөө нэг хаанаас олж хөхлөрөө зургийн хичээл баримлын шаврын хичээлтэй тэр бүх хэлбэр дүрсний зохицолтолгооноос л одоо олж авч байгаа тэр гоо зүүн мэдрэмж болоод урлагийн мэдрэмж болоод баг ингээд хөврөөд явчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол хүний тэр сэтгэлгээний одоо чадвараа гэдэг чинь ерөөсөө л бидний хүүхэд байхад нь л бид айгуу сайн ингээ хөгжүүлээд чадчих юм болол. Тий. Одоо нөгөө нэг хүүхдийг ерөөсөө бас ичээж болохгүй гэдэг байгаа чинь ерөөсөө тэр байхгүй. Мэдээж хэрвээ хүн ёс зүйн хувьд буруу юм хийвэл тэр хүүхдийг бол одоо зэмлэж болно. Харин тэр хүүхэд буруу хувцас сонгоод өмснөхийн төлөө зэмлэж болохгүй. Харин тэр хүүхдэд зааж зөвлөх ёстой болчихж байгаа байхгүй. Тэр хүүхдийг одоо гэдэг чинь буруу өнгөөр зурсныхын төлөө бас загнаж болохгүй. Харин тэр хүүхдэд санал болгож болно. Чиний бодлоор энэ өнгө ямар санагдаж байна? Надад бол энэ үйл айгуу дажгүй юм шиг санагдаж байна гэдэг ч юм уу те. Магадгүй эцэг эхчүүд энийг гаргадаг алдаа энэ дээр байдаг баха. Жишээлбэл энийг ингээ зүгээр хилчийн оронд шүүмжлээд яагаад шүүмжлээд байна гэхээр толгой дээр гарахгүй тулд те өөрийнхөө хараа хяналтанд ор байлгаж явах одоо юу гэдгийг те тийм хүслээсээ болдог ч юм уу те. Тий одоо жишээлбэл одоо би заримдаа зогддог одоо ингээл нэг манай хүү жишээлбэл те би чи надад энэ зангаа таалагдаад байна. Тоглолтод орохын өмнө те би энийг л өмсмөр байна гэх тэгэнгүүт одоо би аль болох хэрэг өмнөхөр тэр надад биш санагдвал би арай өөр өнгө аясаар гэлдэг. Чамд одоо ийм костюм байна те. Энэ нь ийм байна. Чи энийг ингээд юу ч гэсэн өмсөд үзчих. Тэгээд дараа нь хойлоо наадгаж ярилцъя гэж тийм аргаар яадаг байхгүй. Тэгхгүйгээр би одоо өгдөг чинь наа чи айгүй утгагүй харагдаж байна те. Зөстөө муухай харагдана гэх юм бол гэж хэлэх юм бол магадгүй тэр хүний мэдрэмжийн би гэмтэх аюултай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яа мэдрэмж гэмтэн гэдэг маань өөрөөр билүүгсээ үлэр зүгээр л өөртөө ихтгэлгүй болно л гэсэн үг. За би ер нь буруу сонгочтой штэ. Миний сонголт угаасаа биш штэ гэдэг одоо айдас. Тэгээд одоо юу гэдэг чинь штэ өөрөөртөө итгэхгүй л болчлоо л гэсэн үг штэ. Шүүмжлүүлээдсээр байгаа тий. Тэгэхээр нөгөө том хүмүүс бол тийм юмд бол одоо шууд буцаад хариу цохилт хийж чадна. Хүүхдийн нөгөө нэг тарих маань сэтгэхүй маань айгу эмзэг учраас тэрийг энэ буруу юм байна. Угаасаа л болохгүй юм байна. Би угаасаа л юм байна гэдэг тийм сигнал авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөхдөө
хүүхдүүдийнхээ бүтээлч байдлыг хадгалж авч үлдээл гэвэл яг эдгээр зүйлс дээр одоо айгүй болгоомжтой ухаалаг ажиглалтын үндсэн дээрээс ч юм уу тий хандуулаагүй зүгээр. Заримдаа би тэгдэг ингээд үнэхээр миний охины сонгож байгаа даашинз нь тухайн үед надад ингээд айгүй онцгүй харагдсан байлаа гэхэд би заримдаа би хүндлээд охиныгоо окей болно чинь наадах юмсаа явж байгаа гэд явуулдаг байхгүй. Тэгэхээр манай охин заримдаа яг зөв сонголтоо хийцэн байдаг байхгүй. Үнэхээр тэр очсон орчинд зогцоод таарчдаг. За гэд би одоо тэр үед би өөрийгөө одоо чинь би жоохон хайрцагт байдаг хүн шүү дээ гэдэг үүднээс өөрийгөө дардаг. Харин тийм тэгвэл бас бүх юм томчуудын зөв хүүхдүүд угаасаа буруу сонголт хийдэг гэж харах юм бол бид нар алдах гаддаг байхгүй алдчихад байдаг ер нь. Одоо жишээлбэл танаа үйл ажиллагааны хувьд заавал ингээд суурин байхаасаа гадна бас магадгүй тэгээ цэцэрлэгт ч юм уу эсвэл дунд сургуулиудаар яваад энэ бүх зүйлийг хийх боломж болцоо. Ерөн тал дээр ерөн ямар бодолтой явж байна. Тийм байж болно л доо бид хоёр бас хэд хэд удаа ингэж очиж хичээл явуулжсэн удаа бас байгаа. Сургуулиуд дээр тэгээ төрсөн өдрийн үйл ажиллагаан дээр очиж үзчихлээ. Өшөө бас бүр нөгөө нэг одоо хотын захын хороолт байдаг. Одоо төслийн цэцэрлэгүүд дээр очиж бас үзчихлээ. Хөдөөр нутгийн бас зарим аймгийн одоо хүүхдүүд дээр очиж үзчихлээ. Энэ бол манай нэг хэсэг бас үйлчлэгээний нэг хэсэг нь болохоор явуулын дугуулан гэж байдаг бид нар. Тэгээ хэрвээ хин нэг хүсээд манад тэдүү хүүхд байна. Танаахан ирж чадах уу гэж манайх ер нь бүх юм ингээл хумайл авч явах боломжтой. Бид нар багш нараа дагуулад юмнуудаа аваад очиод тэр хүүхдүүдтэй ажиллаж буцаад ирж хэд удаа ер нь бол 2 жилийн дунд бараг 10 20 удаа тэгж байсан. Тэгээ нэг тэр тэмхүү одоо нэгснэ хүүхдийн баяр гэх юм үед сургуулийнхаа одоо яг нэг дугуулынхаа яг гадаа бас нээлттэй бас яг тэгж хийж 120-од хүүхд ингээд орж гараад ингээд одоо үйлчлүүлсэн гэж ярьж штэ үйлчлүүлсэн байна. Тэгээд тэр төслийн цэцэрлэг дээр бид нараас очиж явахад тэгээд нарангийн дээр цэцэрлэг дээр очиж явахад бас яг л ийм одоо нэгсэндээ хэрэгцээ бол угаасаа байгаа. Энэ тэргүүний хэрэгцээ. Би бас түрүүн бас дурдчихсан хүмүүс тусламж ч юм уу янз бүрийн мэхээр эхлээд нэг хоол хувцсанд л одоо анхаарч. Тийм шүү дээ. Ерөөсөө л өдөржингэн л. Энэ бол ер нь би яг уу өсөөл юм өгчихгүй. Хувцсгүй байлаа гэд ер нь бол яг бодит үн нь бол яг тийм. Гэтэ энэ бол яг нэг талаасаа одоо хүмүүсийн бодит хийх хэрэгцээ хурж байгаа нэг арга боловч яг үнэхдээ энэ зүйлүүд илүү оюун руу тий илүү сэтгэл рүү илүү одоо ирээдүр рүү чиглэсэн одоо хөрөнгө оруулалт гэж бид хоёрын хувьд үздэг. Тэгээ бид хоёр хэд удаа очиж исэн тасрамжийн төвүүдэд очиж исэн. Тэгээ эндээс харахтаа энэ бол айгүй том хэрэгцээ юм байна. Энийг яаж өгдөө дээр нь бас өртөгтэй учраас яг хүмүүсийн хувьд тэр болгон энийг сонгоод байдгүй. Тэгээд яг байгаа боломжийг хэдэн хувцас хоолно гэдэг учраас манайхан бол ерөнхийдөө юмыг ингээд бүдүүн баргаар нь ядчтай хүлээж авдаг хүмүүс шүү дээ монголчууд бол ерөнхийдөө манай Монгол бүх юм байна уу байна. Одоо боловсролын систем нь байна уу байна. Гой сайн боловсролын систем байна. Гэхдээ дотгошоогоо ордог. Тэгээ нарийсгаж өгдөг. Ер нь л ингээл ямар нэгэн хууль батлагт нэг илээл өнгөрчтэй юм шиг. Байгаа юу үл бүгд л байгаа. Бүгд л нэрээ манай Монгол үе байсан юм шүү дээ. Ийм хууль байт юм шүү дээ. Тэг яг бүгд байгаа мөртөө дотор нь орж ингэж наривчилж өгдөг. Гэж ингээд энэ одоо яг эдгээр хүмүүс зорьсон. Гэхдээ энэ дотроо ийм шүү. Тэгээ ингээд цаашаа ингээд нарийн очдөг. Тэгээ ерөнхийдөө бүдүүн маргаар ингээл аваад ингээл дуурайгаал ингээл хэлбэр төрсөн ингээл өөрчлөлтөөр ингээл яваад идэг. Тэгээ яг нарийн тийм одоо боловсролын систем гэж ярихад бол яг айгүй их нэг талаараа өөрчлөгдөж байгаа. Айгүй их өөрчлөгдөж байгаа. Нэг талаасаа сайн хэрэг болж байгаа. Гэтэ энийг илүү нарийн болгож энийг яг өөрсдийнхөө нэг хөрсөн дээр буулгана гэж ярьдаг шүү дээ. Тэгж буулгах хэрэгтэй юм шиг айгүй олон юм дуурайхаас. За маш их баярлалаа. Тэгээд бидний ярилцах хугацаа энэ хүрээд өндөрлсөн байна. Үгүй тийм үү. Тэгээд үнэхээр Монголын гэр бүл болгонд хэрэгцээтэй энэ хүүхдийн бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлэх талаар үнэхээр сонирхолтой ярилцлага өрнүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд бицэн хүүхдүүдийн төлөө хийж байгаа яг энэ үйлстэй жишээлбэл 30 60 100 дахин үр жимс дүүрэн байх болтугай гэж уриалж байна. Маш их баярлалаа. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хүүхдийн бүтээл сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ талаар залуу гэр бүл маань бидэрт хуваалцлаа. Магадгүй таны хувьд асуух зүйл эсвэл авлах өөрийнхөө сэтгэл бодлыг бас хуваалцахмаар байгаа
зүйл байж болох юм. Тэгвэл дэлгэцээр гарч байгаа утас руу холбогдоорой. Мөн Facebook гэрэлт нэвтрүүлэг гэсэн хуудсанд минь заавал зочлоод өөрийнхөө сэтгэлдлийг үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаараар уулзцаая. Баяртай.